За таблет унтраад ассан тохиолдолд Lensa-гийн аппликейшн дээр Activate гэсэн юм бичиг гараад ирдэг. Энэ яагаад энд гарч ийн гэхээр тухайн таблет маань унтраад асахаараа заавал энэхүү холбогчоо идэвхжүүлж таниулах шаардлагатай байдаг гэсэн. За тэгэхээр ийм дараад орохоор 4 улаан юм байна. Эдгээрийг нэг бүрчлэн таниулна. Ихэнхдээ энэ дээдлийн 2 ногоон болцсон байдаг. Хэрвээ энэ 2 ногоон болоогүй бол юу яана? Таблетныхаа тохиргоо руугаа ороод одоо жишээлбэл энэ OnePlus-ийн таблет дээр ингээд version number дээр 7 удаа дараад өгчдөг. Тэгээд developer option асчдаг. Developer option асаад developer option дотроо ороод бидний зүгээс юуг хийх шаардлагатай вэ гэхээр доошоо гүйлгээд USB debug гэдэг сонголт байх хэрэгтэй. Энэ дээр харж USB debug. USB debug гэдгийг нь гэж артуулж байгаа. Энийг зөвлөд өгнө. За тэгээ буцаад түрүүнийх рүү орохоор дээдлийн 2 одоо ногоорцсон байгаа. Одоо доотлын 2-ыг хэрхэн ногооруулах вэ гэхээр бидний хувьд холболт хийж өгнө. Холболт хийхэд за төхөөрөмжийн ар дээр бол тогоо өгдгөр өгчнө зүүн талаас нь. За тэгээд өөрт нь дагаж ирж байгаа нэг юм А-гаас C рүү кабель байгаа. Энэ кабелийг энэ баруун уртал дээр нь А оролтыг нь холбоод өгнө. Зөвхөн баруун уртаа шүү. За нөгөө үзүүр нь C нь таблет руу орно. За ингээд залгахаар энэ дээр таблет дээр мэдээлэл гарч ирнэ. За энэ хүн мэдээлэл дээр зөвлөж байгаа даалуу гэж зөвшөөрлөг нь өгч. Доотлол нь activate гэдгээ дараад дахиад зөвлөөд даалуу. Эдгээр мэдээллүүдийг бүгднийг зөвлөж өгөх шаардлагатай. За ингээд бүгд ногоон болсон. Тэгээд буцаагаад холболтоо хийхдээ энгийн холболтоороо өөрт нь ирж байгаа C-гээс C кабель одоо энийгээ салгахад нөгөө ердийн анх зааж өгсөн холболт буюу C-гээс C-гээ нэг үзүүрийг нь хойдол дээр өглөө нөгөө үзүүрийг нь таблет руугаа залгаад өгнө. Тэгээ буцаагаад keyboard mouse энэ дээр залгаад өгч. За энэ дээр мэдээлэл гарч ирж чинь ок гэж дарлаа. Баруун дээдл ногоон болсон. Ингээд бид тоглоход бэлэн боллоо. Энэ дээр games дээр нь PUBG нөрөө гараад ирсэн байж байгаа хэвээр. За баярлалаа.